Усын их хурлын гишүүн Чин зориг, Саран чимэг, Элдв очир, Тогтох сүрэн, Цогцолмоо, Саран гэрэл нар нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон малчин хуваарай хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөвлөх тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулж мэдээлэл хийлээ. Дээрх хуулийн төслүүдийг Улсын их хурлын чуулганы 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар эцэслэн баталсан юм. За нийгмийн даатгалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсанараа олон хүүхэд төрүүлж өссөн ээжүүдийн нийгмийн баталгаа сайжрах, за малчтын маань нийгмийн баталгаа одоо мөн одоо сайжрах ийм одоо нөхцөлөд бүрдэж байгаа. Ялангуяа хүүхэд төрүүлж өсгсөн ээжүүдийн маань хөдөлмөрийн бодиттой одоо үнэлэх юм одоо боломжууд бүрдэж байна. Ээжүүдийг төрүүлж өсгсөн хүүхдийн тоогоор улсад одоо ажилласан жил нийгмийн даатгал шимтгэл төлсөн жилийг 1.5 жил нэмэгдүүлэн тооцдог болох ийм хуулийн зохицуулалттай боллоо. За мөн ээжүүдийг хүүхдийн 3 нас хүртэл харж асарж байгаа бол энэ хугацааных нь нийгмийн даатгал шимтгэл одоо тасалддаггүй төлөгддөг байх. Нийгмийн даатгал шимтгэлийг нэг хэсгийг нь ажиллуулах төлдөг байх. Нэг хэсэг ээжүүд нийгмийн даатгал шимтгэлийг нийгмийн даатгал сангаас төлж байх. За нэг хэсэг одоо ажил хөдөлмөр эрхлэдэггүй ээжүүдийн төрөөд хүүхдэн одоо асарч байгаа энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төр одоо бас хариуцсан одоо төлдөг байх гэдэг ийм одоо зохицуулт бол шийдэгдэж байгаа юм. За 3 дахь одоо асуудал нь ээжүүд маань даатгагдсан одоо хэлбэрээс үл хамааран салин хөлснөөс жирэмсний болон амарсны сэтгэмжээ 100% авдаг байх ийм одоо хуулийн зохицуулт бол батлагдж байгаамаа. За энэ одоо хуулиар бас байгалийн хатууч эрүүл нөхцөлд мал аж ахуйн одоо салбарт бол ажиллаж байгаа, малчин одоо ажиллаж байгаа, малчтын нийгмийн хамгаалалт сайжруулахтай холбоотойгоор бас асуудлууд орж шийдэгдсэн. За малчин хүний хөдөлмөр бол бас онцлог хүнд одоо хөдөлмөр өглөөний үүрэн гэгээ орохоос үдшийн бүрийн тасардал бол үргэлжилдэг цаг наргүй одоо хөдөлмөрөө. Тэр утгаараа малчт бол нар салхинд хамгийн их одоо гандаж илээгдэж явах хүмүүс гэж бид бол үздэг. Ийм учраас малчтын маань дундч настай төгсөрөн газар иргэдийн дундч настаас харьцангуй доогор одоо байх юм асуудал байгаа юм. Энээс одоо хамаараад бид энэ хуулинд малчнаар одоо ажилласан малчны тэтгэврт гарах насыг нь 5 насаар одоо наашлуулах ийм одоо бас хуулийн зохицуулт батлагдж байна. Энэ одоо хууль одоо батлагдсаар малчид эрэгтэй малчин бол 55 настай, за эмэгтэй малчин 50 настай одоо тэтгэврт гарах хууль зөрчсөн орчин бол бүрдэж байна. За малчин болоод хувийн хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгийг нөхөн төлөвлөх тухай хуулийн төслөөр батлагдсан. Нийт одоо ажиллагчдын 47.5% бол малчин болоод хувийн хөдөлмөр эрхлэгч иргэд бол эзэлж байна. Гэсэн атлан малчдын 9% нь хувийн хөдөлмөр эрхлэгч иргэдийн 13% нийгмийн даатгалын шимтгэлд төлж байгаамаа. Тийм учраас эдгээр одоо малчин болоод хувийн хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн баталгааг сайжруулах шаардлагатай байна. Энэ одоо хуулиар малчнаар одоо ажиллаад хувийн хөдөлмөр эрхлэгчээр ажиллаад төлж чадаагүй явж ирсэн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөвлөх, гэхдээ тухайн үеийнх нь одоо хөдөлмөрөөсөө одоо хэмжээнээс нөхөн төлөвлөх ийм одоо хууль эрхцэн орчин бүрдэж байгаа. За хамрагдах хүрээний хувьд бол 15-аас 60 насны иргэн хамарч болно. За хууль их одоо хамрагдах одоо оны хувьд бол 1995 оноос өнөөдрийг одоо хүртэл гэсэн энэ ийм одоо хугацаагаар бол энэ одоо хууль бас хэрэгжих одоо боломж нь бүрдэж байгаамаа. Энэ хууль батлагдсанаар малчин болоод хувийн хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн одоо баталгаа сайжрах, ахмад настан болсон хойно тэтгэвэр тэтгэмж авах эрх нь одоо үүсэх ийм одоо нөхцөл боломжууд бүрдэж байна гэж үзэж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон малчин хуваарай хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөвлөх тухай хууль хэрэгжснээр нийгэм эдийн засаг хууль эрх зүйн аливаа сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд эхчүүд малчтын нийгмийн баталгааг хангах, малчтын нийгмийн даатгалд хамрагдах сонирхлыг нэмэгдүүлэхэд эргээр нөлөөлнө гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм а.